чи өөртөө болёо л гэж бодож байвал надаас олох ёстой юм байна. Энэ миний ч хийж байгаа ажил биш шүү гэдгийг маш сайн ойлгосон байна. Хүүхд тэнгэр чамд натаар дамжуулаад үр заяах гэж байгаа юм байна. Тэгэхэд охин нь юу гэжсэн гэхээр одоо жулуунжийн үед 12 настай байгаа штэ. Тэгээд яг яагаад зууралдаад байгаа гэдгийг аавд хэлсэн ба. Аав энэ хүн жаахан мамаг хулгайлаад аваад яваад байна. Энэ өөрийнх нь хүүхд биш ээ. Тэр хүн маш гүжтэй, онгоцтой юм байна. Тэгэхээр дийлдэшгүй юм байна. Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуяа Entertainment-ийн Морог нэвтрүүлгийн даалт ертөнцийн цаашин дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн түншээр Канадын алдарт Jameson брэнд, Jameson витамины брэнд хамтран ажиллаж байна. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За даалт ертөнцөөр та бүхэндээ яг юу хүргэх юм бэ гэхээр сүнс, сүүдэр, за тэгээд бурхан гэж байдгийм үү, сүнс гэж юу байдгийм үү, дээрээс нь бүү мөргөлийн одоо бүү удгааны түүхүүдийг хүргэх болно. Өнөөдөр та бүхэндээ хүргэхээр за ялангуяа хүмүүст маш их сонирхолтой байдаг. Удган зайран нэг бол зайран хоорондоо тийм ээ. Бөөгүүдийн хооронд тулаан хэр болдог байсан юм бэ? Яг юу болдог байсан юм бэ? Яаж тулалддаг байсан юм бэ гэдэг талаар маш олон хүмүүс сонирхдаг. Тэрний нэг адил нэг түүхийг хүргэхээр бэлдээд байна. Энд өнөөдөр болохоор дарахтын чулуунжийн удган Брадийн цонж зайраа хоёрын тулааны талаар та бүхэнд сонирн байх болов уу гэдэг үгнээс хүргэхээр шийдлээ. За тэгэхээр эрүүл тулаан гэхээр хүмүүс ихэвчлэн тийм ээ хоёр талаасаа сэлэм хангинуулаад цусаа садруулаад ингээд байлдахыг бол одоо бараг тэгжил төсөөлдөг Хүлэгбаатарт хоорондоо тулалдж байгаа юм шигээр төсөөлдөг. Тэгвэл за далтын хүчтэй хүмүүс бөө удган зайрангууд хоорондоо яг яаж тулалддаг вэ гэдэг нь бас сонирн байх болов гэж бодож байна. За яг энэ талаар өгүүлэхийн тулд бол ялцчгүй бид нэр хуучин буюу өнгөрсөн зулууга орноо тэгжиж илүү ихээр мэдэж авах болж байгаа юм л та. За энэ түүх бол үйл явдлын хувьд бол 1918 оны хавар болсон гэж яригддаг юм байна. Тэгэхээр одоо ам дамжиж үдиолс бидэрт хүрсэн байдаг байх нэ. За тэр үед нийслэл хүрээнд чулуунжи гэдэг удган байсан. Тэгээд хүч чадал онгод авьяасаараа тухайн үеийн нэрд гарч байсан юм хүн байх нэ. За тэгэхэд яг ингээд 1918 оны хавар гэхэр чинь тэр чулуунжи удганы хувьд бол 50-аад насных байсан. За тэгээд чулуунжи удган одоо ерөөсөө хаашаага ганцхан хүүтэй юм хүн байсан байна. За тэгээд яаж хүүтэй болсон бэ гэдэг түүх нь өөрөө маш их сонин. Яасан гэхээр маш цөөхөн хүн мэднэ. Дээрээс нь хүүгийнх нь аав нь буюу эцэг нь хэн бэ гэдгийг нь ер нь бол үзэж харсан ч буюу одоо яг аав нь бол энэ хүн гэдгийг мэддэг хүн бараг л байхгүй юм байна. Тэгэхээр яг энэний талаар мэдхийн тулд хэдүүлээ чулуунжи удганы удам мөхсөд үүх түүхийг нарийн тодорхой бас мэдэх хэрэгтэй болох нэ. За энийг мэдхийн тулд яах вэ гэхээр 1800 гад онд л очих нь л дээ. 1860-аад оны үед баруун Европоос нэг жуулчин судлаачир Монголд ирсэн байна. За ингээд угсаатны судлаар аймаг гушуудаар батарчлаад ингээд явж ээж л дээ. Явж хагаад өвсгөлийн цэнхэр улсаар ороод Дархтын хотгорд хүрсэн байгаа юм. За ингээд Дархтын хотгорд очиж. Тухайн үед Дархтын хошуунд хачир хэмээх алтартай бүү байсан. За цайх жуулчингээр хачир бөөгийн саатан морилготой түүний алга болохыг нүдээр харсан маань дээрээс нь улаасгсан төмөрт олооход гидсрүүгээ утга ингээд зоож үзүүлэх зэрэг олон үйлдэлүүдийг нь хараад маш ихэд биширсэн гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм байна шүү. Тэгэхээр одоо тухайн үеийн зайран удгнууд үнэхээр юм мундаг юм бүч чадалтай хүмүүс байсан. За тэгээд тэрийг хараад одоо яах вэ гэхээр мэдээж жуулчилж явж байгаа хүмүүс чинь хамгийн түрүүнд зураг авах юм бэ? Фото зураг аппараттай байсан. Зураг авах гэхээр юусоо болохгүйсэн. Аппарат нь юусоо ажиллахгүй ингээ гацаад нэг ч зураг авч болохгүйсэн учраас маш их гайхажсэн. За тэгээд тухайн үедээ одоо гадны хүмүүс гэхээр их сонирн байдаг байлаа л да тийм ээ. Тэгээ бөөч гисэн шонхор хамартай хари хүнийг ихэд хүндэтгэж хүлээж авсан байна. За ингээд энэ жуулчинг нутаг буцахаар хүрээг чиглэх хөдөлгөт нь нутаг руу нь өдөж өгөхөөр хачир боо цухтаа ингээд хамт явсан байна л да. Хамт явсан байна. Түүнээс гадна хачир зарин нийслэл хүрээг өөрөө үзээгүй байсан. Ерөөс очиж үзээгүй байсан учраас нүд тайлах давхар зориг агуулад замдаа ингээд хамтдаа гарчээ. За ингээд хүрээнд очисон энэ хоёр маань хамтдаа ингээд гарсаар хагаад хүрээнд очисон байна л да. Хүрээнд очиод хэд хоногт нь хачир заринг тухтал хараал
зүгэл урсгаад ингээ яваад байсан юм хачир зараа. За яагаад гэдгсэн чинь тухайн үедээ шарын шашныхан одоо бөө нарыг ихэд хавчиж гадуурхдаг байсан учраас ер нь хүрээ гэдэг чинь өөр ламнар маш ихтэй байсан те. Бөө хүнийг хараад маш их гадуурхаж хялалт цэцгэлзээд ер нь л их тайван байх болохгүй байсан юм байна. Тэгээ дээрээс нь тэр олон ламнараас ингээд мух хараад байгаа ламнараас бас имээгээд ингээ явж лээсэн маа л да. Тэр үед чинь ламнар ч гэсэн өстө маш мундаг хүчрэх байлаа шүү те. За ингээ Европч уулчнаа дагаж яваад өдөж өгсөн хачир зарим хүрээнээс зайдуухан бараа болж явж байгаа хүмүүсийн хамтаар майхан жодгороо босгочход маргааш нь одоо ингээд нутгийн зүг хөдлөнө гэд тухайд нь заад явах гэж юм чинь ингээд хятад арих хар арих гэж ярьдаг шүү дээ тийм ээ сүгэнсэн шигээ бүр ингээд нилээн аз жаргал татаас төсгөөрөөд тэндээ хоног төгрөлгөр шийдсэн байгаа юм л та. За энэ үеэр нэг эмэгтэй ирсэн зайран дээр. За энэ эмэгтэй ирээд зайранд бараалхах хүсэлтэй өгсөн байгаа юм. За тэр үед нь энэхүү эмэгтэй дулмаа гэдэг нэртэй юм эмэгтэй 30-аад насны мандахар улаан ихнэр орж ирсэн байгаа юм л та. За энэ хүнийг орж ирэхэд нь ус сахлан ширэлцэн зайрантан зүдгэр гизээ илчихсээ. Өстэй дээлэн дээрээ ингээд сархад өстэй дээлээ ингээд өмөрчүүд сархад шимээ сууж байсан юм байна л та. За дулмаа учир явдлаа хэлсэн. Тан дээр одоо яах гэж ирвэ гэдгийг учир зовлонгоо тооцсон юм л та. Тэгээд яасан гэхээр дулмаа нөхөрт гараад 10-аад жил болчихсон байсан. Гэхдээ нойтон сурмастай үр заяасангүй буюу хосод ерөөс хүүхдтэй болчихдохгүй байсан байгаа. За ингээ арга барсан. Одоо мэдээж хэрэг зовлон иймэрхүү зовлон тулахаар хүмүүс хайшаа ингэхээр өлн байж болох бүхэл хүмүүстэй хандаж эхэлдэг тий. Арга барахтаа хосууд явдал удаа гүмбэн орсон байгаа лахас гээд цастын орон төвдийн нөхөлсөн буюу байж болох бүхэл газраар очисон боловч ерөөсөө тус олж чадаагүй буюу арга бараж хүүхдтэй болж чадаагүй яваад лсэн байна. Ингээд эцсийн найдлага болсон одоо тэр том зайр морилж иржээ гэдэг сургаар зорж ирээд ингээ учир авдлаа хэлсэн хэрэг нь энэ болж таарсан л та. За энэ учир авдлыг сонссон зайрантан бүсгүн ярихыг сонсоод талиндаа харсан байгаа юм л да. Одоо ингээ том толь зүүцсэн байдаг тийм. Талиндаа харсан. Тэгээд муух мушээсэн байна. За тэгэхээр ерөөхдөө арга чарга байгаа мó даалгаж харсан юм шиг. За ингээд өмсөд бөөлж эхэлсэн байна. За ингээ бөөлж эхлэнгүүтээ удалгүй муужран унсан байгаа. За удалгүй түшээ нь одоо арх цутгаад ингээд босгож ирсэн юм л та. За ингээд зайран түшээгээ босч ирэнгүүтээ чи гарч бэ гэж хэлээд эмэгтэйтэй хойлох нь болсон байгаа хамтдаа үлдээд. За юу гэж тэгээд дараад нь айлцсан юм бэ гэхээр одоо онгодын айлдасыг дамжууллаа гэд ихсэн. Тэрний юу гэсэн юм бэ гэхээр за мөнх тэнгэр ингэж айлтлаа. Онгод минь ингэж шивнэлээ. Чи үртэй болёо л гэж бодож байвала надаас олох ёстой юм байна. Энэ миний ч хийж байгаа ажил биш шүү гэдгийг маш сайн ойлгосон байна. Хүүхд тэнгэр чамд натаар дамжуулаад үр заяах гэж байгаа юм байна гэж альцсан маа. Тэгээд хэлэхдээ энэ жирийн хүүхд төрөхгүй юу бүсийн хүүхд төрөх юм шүү гэж альцсан байдаг. За тэгээд дараад нь болохоор асуусан л та. За энэ үлийг хийжлээ. Тэгээд танаа нөхөр ч одоо ингээд өөр хүнээс хүүхэд боллоо гэд янз бүрийн юмараад ах юм биш үсттэй гэж асуухт нь нөгөө эмэгтэй сүгдэж мөрхөөд за яалаа гэж тий хүүхдийн гэрмэн сүсг бишрэлж амар байлаа шүү дээ тий хүүхдийн гэрмэн нөхөр маань надтай л адилхан үрийн мөрөөс болоод ингээ явж хаа хэцүү байгаа та үрээ хайрл гэж нулимс унган бүр ингээ өөрөө гойсон байгаа та үрээ л хайрл гэж. За тэгээд сайхан эмэгтэй бол ерөнхийдөө жоохон махлагдвал гэхээс шүүн хэрийн сайхан бүсгүй байсан. За ингээд заринтаа одоо бүсгүй хувцас тайлахыг тушаасан байгаа юм л та. Өртөө болохын хүсэлд автсан хөөрхий бүсгүй одоо мэдээж өрөө хүчтэй болохыг хүсэж байгаа хүмүүс бол юу хийх хийх вэ тийм ээ. Ингээд одоо хомог юм тайлж гисэн байгаа юм л та. За ингээд заринтаа хийх ёстой юмудаа хийсэн л гэж бодож исэн. За ингээд чи өртөө болё гэж бодож ивэл энэ үлийг хийх ёстой гэдгийг маш сайн ойлгуулж ингэж хэлсэн байгаа. За ингээд хамтдаа хонсон нэг өдрийг ингээд шүнийг хамт өнгөрүүлсний дараа маргааш нь юу асан юм л да маргааш өглөө болсон байгаа. Ингээд зайрантан босоод юу гэсэн гэхээр ачир бүдгүнд хэлэхтэй тэнгэр таасан ч гэлээ би чамайг бас үнэн сэтгэлээсээ ингээд таалмаар байна. Чи надтай хамт нэг хит хонч чадах уу гэдэг юм ярьсан юм байна л да. За тэгэхэд нь бүсгүй мэдээж одоо тэр хүний өдөөс тэгж сүсэг бишрэлтэй автцсан байгаа учраас тэр хүний өдөөс үгүй гэж хэлж чадаагүй ингээд хамт хит болсон байгаа. За ингээд юу яагаад ингээд хамт болох болсон юм бэ гэхэд нь зайрантан өөрийнхөө одоо хийсэн юмыг бүтснүүгүй юу одоо өвлөн хурцгүй юу гэдгээ бас хармаар байсан юм байна л да. Ингээд нэг сарын туршид нь бүсгүй одоо ерөнхийдөө бараа болж хажууд нь байсан.
Тэгээд юу болсон бэ гэхээр дараа сард нь бүсгүй биений юм нь ирээгүй учраас жирэмсэн болсонд нь бат итгэсэн байна. За ингээд тэнгэрт алжээ гэж үтссэн. За хачир зайрангаа нутаг буцах болсон. Нутаг буцахын өмнөх нь болохоор дулмааг нөхөртөө нь хамт дуудсан. Ингээ нөхөртөө нь хамт дуудаж суулгаж хагаад за би завхаа цайтай явдалтаа энэ явдлыг энэ үүлийг хийгээгүй юм шүү. Та хоёрыг өрөвдсөндөө л тэр охин төрөх байхаа гэж айлцсан маань. Юу хүүс нь хүртэл хэлчихсэн гэсэн үг. За тэгээд охин төрөх байхаа гэж хэлэнгүүтээ араас нь юу гэсэн юм бэ гэхээр чулуунжи гэж нэрлээрээ. Ганц юм сануулъя. Хүүхд чи одоо нэрийг өгчлөө те сануулъя. Охин чинь миний онгодыг өвлөж удхан бүү болох ёстой шүү. Ер нь үгүйдээ бол удхан болно гэдгийг бүр ихт хэлсэн гэсэн. Үүнийг л сана. 18 настай нас хүрэнгүүт нь би энэ өвдөд маш юм эвгүүрхэд хэцүү байдалд орно. Яагаад тэгэхээр онгод нь ирж байгаа тэр шүү юм айлцсан байдаг. Харин миний араас нэг сони юм хэлсэн нь болохоор юу юм гэхээр би тэр цагт ухах болноо гэж утсан байх болно гэж хэлсэн маа. Тэгэхээр дараагийнхаа хүндээ онгодоо шилжүүлээд өмнөх хүн нь ерөөд ингээд хүссэн байдалтай л ухах юм байна л да. За чирүүд миний хингэрхийг хин нэгэн охин тавьчирч өгнө. Хин нэг авчирч өгнө. Хин гэдэг юм мэдэхгүй байна. Тэр хүн замыг нь засч өгөх ёстой. Охин чинь та хоёрыг сайхан амьдруулах болно гэж хэлээд яваад өгсөн баг. Маш өчр бүтүүлэг юм ярьсан. Завдалгүй дулмаа босгож гисэн яраалахар болсон. Тэгээд төрсгөд нь үнэхээр охин төрсөн баг. Охиныг төрөх үед нь гадаа цас орцсон гэд өмөл байсан ч гэсэндээ тэнгэрт аян цахилж байсан гэдэг. Тэгэхээр бас сонин хэрэг шүү. За мэдээч хэрэг нөгөө актер зайрангийн захиас гэж байгаа шүү дээ тийм ээ. Захиас ёсоор чулуунжи гэдэг нэрийг бол өгсөн байдаг. Охин маш сэргэлэн цовоо юм хүмүүлж өссөн ба. Хаа очиж бүр нөгөө хамрын ханиад ч хөрөлгүйгээр ижээ аваад цовоолгүйгээр нас бие хүрсэн. Зайрангийн хэлснээр аав ээжтэй ачтаа гэдгийг маш олон удаа харуулсан юм байна. Ингээд 12 нас хүрсэн байна. 12 настайдаа гадаа тоглож байгаад хүүхэд тэврээд ингээ явж исэн. Эртээ чаралтаад зуураад орилоод эхэлсэн маам л да нөгөө эрэхтэй ингээ явуулахгүй гэж чарлалдаад эхэлсэн. За энэ чимээг нь сонсоод эцэг их гүүгээд гараад ирчихлээ. Тэгсэн нэг юм зэвүүн нүдэнд хүтэн царай дээр үлгийтэй хүүхэд тэрвэрч гисэн. Харин чулуунжи охин болохоор тэр хүний гормоноос нь зуураад чарлаад ингээ хаашаач явуулахгүй байгаад исэн юм байна л да. Тэгэхээр нь бүр ингээ гайхсан аав нь очиод "Гүн ч юу болоод байгаа юм бэ?" гэхэд нөгөө ирж "Гүй юм мэддгийн энэ хүүхдэд тэрврээд явж исэн чинь энийг жаахан охин чинь гормоноос зүүгдээд байх юм. Ёстой хүмүүжлэхгүй ар тарих байна штэ." Гэхэд охин нь юу гэжсэн гэхээр одоо чулуунжи энэ үед 12 настай байгаа штэ. Тэгээд яг яагаад зууралдаад байгаа гэдгийг аавд хэлсэн ба. Аав энэ хүн жаахан мамаг хулгайлаад аваад яваад байна. Энэ өөрийнх нь хүүхэд биш ээ. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь гэж хэлсэн ба. Тэгэхдээ нөгөө нэг хүүхд тэрврээд ингээ явж исэн хүн чи юу гэсэн гэхээр "Үгүй энэ охин ч одоо танаа хүүхд чинь маанаг дуу юм уу? Юу яриад байгаа?" гэд охиныг түлхэж унгачаад цаашаа яваад гисэн ба. За энэ мөчөд охиндоо итгэсэн эцэг нь араас нь ухс хийснээр тэр хүнийг бариад авсан ба. Охиныгоо игэл биш гэдгийг үгүйс байгаас нь мэдчихэж байгаа шүү дээ. Нэг л муу юм боллоо да гэд тэр хүүхдийг явж сүгний араас зуураад авч л тээ. За тэгээд яг хаанаас ямар хүүхэд тулгаасныг нь мэдэхгүй ч гэлээ. Охиныхоо яг тэр хэлсэн зүнд нь бол үгэнд нь бол итгээд байсан ба. Ингээд охиноосоо асуусан. Тэгвэл энэ хиний хүүхэд юм бэ? Чи одоо ингээ хүний хүүхэд авцсан гэж байна гэд асуухад нь охин нь "Би мэдэхгүй байна. Ямар ч байсан би гэрийг нь олноо" гэд нөгөө үлгийтэй хүүхдийг охиндоо тэрврүүлээд үл таних хүнийг бүсээр гэд хүлчээд дагуулад аваа явсан ба. Хиний хүүхэд нь мэдэхгүй хаашаа явахыг мэдэхгүй зөвхөн охиныхоо итгээд ингээ явсан ба. Гэтэл охин нь нөгөө үлгийтэй хүүхдийг 12 настай тийм ээ тэрвэрч явж байгаад замчилж ингэж явсаар хагаад нэг юм шургаахан хашаанд ирээд тэгт нөөц дотор нь түмэн хүн бужигж ийсэн юм байна. Тэгээд яасан гэхээр үнэхээр уг айлын тэр айлынхан тийм ээ үлгийтэй нь ялах хүүхэд нь алдагдсан байсан. Ингээд бөөн баяр болсон нь ойлгомжтой тэр хүүхдийг аваачаад өгсөн тийм ээ. Уг айл нь цэрэн доноо гэдэг гүнгийнх байсан бүр маш юм өндөр цол ирэмдэг юм гэсэн. Ганц хүүн одоо ихнэр аваад голом залгамжлах үртэй болсноо яг тэр өдөр алдцсан нь энэ байж таарч л дээ. За хачирхалтай сайхаар дээр химэгтэй сэтгэлтэй байсан маам л да. Гүнгийн хүүд алдсандаа хорсч явсан л тэр юм байж л дээ. Ингээд нөгөө симпийг нь даруулж хагаад ерөөхдөө сайн байсан л юм байна.
Тэгэхэд хатаархсандаа хүүхдийг нь хулгайлаад аваа явчих. Ингээ симкийг нь тааруулж агаад хүүхдийг нь хулгаасан л тэр гэж. За энэ хүүхдийн хулгайч мэдээж хэрэг хар гэрт хоригдсон байгаа юм л да. Ингээд цэрэндээ оноо гүн ач хүүг нь аварсан чулуунжийн охиноос чи яг хүүхэд хулгайлаад одоо миний хүүхдийг хулгайлаад аваа явж байгааг нь яаж мэдсэн юм бэ? Яг яаж мэдв гэхэд нөгөөдөөс нь мэдэхгүй гэж хариулсан байдаг юм байна. Ингээ угсаа залгамжлах ачийг нь өссөний гараас одоо аварсанд нь талархаад цэрэнд оноо гүн тэднийд 10 лан алтан юмбуу ашаа байшин хөдөө байдаг малнаасаа 3 морь за дээрэс нь 3 тугалтай үнэ 30 хонь тасдаж өгж бас талархлаа илэрхийлсэн байдаг байна. За тэгэхээр энэ нь бол тухайн үедээ ийм ятуу байлт бол маш их хишиг тэнгэрийн хишгэл бууж байгаатай адилхан болсон байна. Ингээ тэр оройн нь баярлаж хөөрсөн эцэг их хоёр нь одоо охиныхоо л одоо буйныг үзэж индаа л гэж ярилцчихл байгаа юм л да. Тэгээд хэлсэн байгаа. Тэгээд аав ээж нас усан байгаа л да. Миний охин тэр айлын ялах хүүхдийг хулгайлаад аваад явж байгааг нь яаж мэдсэн юм бэ гэхэд нь охин нь бас л мэдэхгүй л гэж хэлсэн. Яагаад тэр охин яг яаж ямар мэдрэмжт өөртөө төрөөд тэр хүүхдийг хулгайлаад аваа явж байгаа гэдэг тайлбарлах юм боломж байгаагүй л ахал та. За охин тэн маягаар ар араас нь 12 настайгаас нь хойш бэлгэсэлд тасрахгүй ирдэг болсон. Хүмүүс туслаа тий. Гэхдээ энэ айл одоо ээж аавын хувьд бол гэр нэгээд аваа хүлжөөд авсан маа. Гэхдээ охин бас дандаа сайн юм хийгээд байгаагүй юм байл л дээ. Яагаад гэдгсэн чинь чулуунжийн охины хувьд болохоор лам нарыг нэг нүд хэрэж үздэггүй ийм охин байсан. За лам нарыг дандаа муухай гэж хэлдэг л юм байна л да. Тэгээд энээс нь болоод эцэг их нь айж санаа зовхтой охин парк гэрээс нь гарах байсан. За хүрээ хийдэг ч угаасаа лам нараар дүүрэн байсан шүү дээ. За тэгээд охиноо яагаад ингэж хэлэх болсныг нь сайн ойлгодог байж л дээ. Охин удалгүй удган бүү болох нь тодорхой болж эхэлсэн. За 18 нас хүрсэн. Нөгөө зөвгнөж хэлээд байсан 18 нас хүрсэн байгаа охин. Энэ үеийн тэдний холын хүн дөрөв мулталж дуусан буюу гийч ингэрлээ. За тэгтэл тэр хүн сонирхолтой байна. Нэг дарахад ир гэрт нэрсэн маам л да. Ингээд дарахад ир хачир бөө тэнгэрт халаад 5 жил болсон гэдгийг дуулгасан ба. За хачир бөө манайхан санаж байгаа тийм ээ. 5 жил болсныг дуулгаад за гэрээсэлт ёсоор нь охинд тань тийм ээ хингэрэг толийг нь хүргэж ирснээ хэлээд энийг нь авчирч өглөө хэмээн эдийг хэрэгслийг өгсөн ба. Тэгээ яг энэ 18 нас хүрэхтэй чулуунжийн охин нэг юм актер өвчин туснаа гэж ярьжсэн да. Тэр шигэ 18 хүрэхтэй татаж ундаг юм. Таталт өгдөг ямар шалтгаангүй таталт өгдөг өвчтөй болчихсон байсан л та. Болчихсон байсан байгаа. За ингээд энээсээ болоод одоо хингэрэг нь толтой нь хамт ирснээрээ охин бөөлж эхэлсэн. За энэ нь шууд ерөнхийдөө иларшуулаад бөөлөх одоо юмаа сурч эхэлсэн байдаг байна. За ингэж л чулуунжи удган онгод юугаа заасан төгтэй байдаг. За харамсалтай нь ерөөсөө өндөрлөл дээр нөхөрт ерөөсөө гараагүй. Ганц би байгаад байсан. За нэг удаа бүр эцэг их хоёр нь нэг залуу харах давхуулж ирсэн юм байна л да. Одоо энэ барах ганцаараа байсараад гүтлээ гэж санаа зовсон охинд нэг залуу давуулж ирсэн. Нөгөөх нь би хаа томтой нэг томтойч гэсэндээ бас юм унаж татдаг өвчтэй болцсон юм залуу байж л дээ. Тэрийг эдгэж өгөхийг гуйсан ба. Одоо намайг ингээд эдгээгээд өгөөч гэж гуйсан ба. За удган ч гэсэн хүч чадлаараа залууг илааршуулсан. За тэгээд энэний араас нь болохоор хачиргалтай энэ залуу одоо удганд тийм ээ сэтгэлтэй болж өргөсөн байна. Хайр сэтгэлтэй болж өргөсөн. Удган ч гэсэн залууд бас муугүй амжижсэн буюу хоёр л залуу хүмүүс нь бибидээ ингээд хайр сэтгэлийн хувьд татагдсан л байгаа юм. За гэхдээ энэ хоёрын хувьд бол ханилан суух хувьгүй л байж л тээ. За энэ залуу ч хэдийн ихэнх удаагүй байсан. За удган юу гэж хэлсэн гэхээр залууд удалгүй хэлсэн юм л да. Хайр сэтгэлээр хэсэг хамт байсан. Би чиний заяаны хань бол биш ээ. Хайртай болгон ханилна гэж байдаггүй маа. Би битэй хайртай л болохоор заавал гэртээ ороод технэр төхөр болно гэсэн юм бол байхгүй. Чи юмтай хүний үр сүйдэг хүний өөний унаг учраас цагаан ястай эмэгтэйтэй харилцах ёстой юм байна гэж хэлж байгаа. Би бурхныг ч шүтдэггүй гэдгээр одоо энэ залуугийн хувьд болохоор тийм ээ буддийн шишин тийм лам хараар явдаг л ийм хүн болж хоорондоо таарахгүй л аваад байсан л байна л да. Би болохоор мөнх тэнгэр онгод юугаал харахтай ч явъя. Харин алтан сайхан үрийг чинь хэвлийтэй тээж төрүүлэн сонсох чих харах нүдэ болгож явъя да гэж лээд нүүр буруулсан буюу тэр залууг өөрөөсөө ингээд түлхээд явуулсан байдаг. Харин чулуунжийн удгнаас удалгүй хүү төрүүлсэн байна лээ. Өөр ингэсэн үүтэй болсон. Гэсэн чигсэн ханилах хувь нь дутчихсан энэ ир хаанхын хийний үр болох нь
даанч мэддэхгүй байсараад өдийг хүрсэн буюу аль нутгаас ирсэн хинийхин гэдэг нь одоо хүртэл мэддэхгүй байх нэ. Ингээд чулуунжиг гих чохин чухам хинийх юм болох ямар учраас удган болсон маш их тодорхойллоо тийм ээ. За иймээс гол зүйлд орё. Одоо нэг тулаан руу орё тийм ээ. Бөө зарингийн тийм ээ удган зарингийн тулаан яг яаж явж идэх юм бэ гэдэг юм үргээ. За чулуунжийн удганы ганц хүү 1918 оны хавар 20 нас хүрсэн байгаа юм л да. За ээж нь эхнэр авахыг бол тэр үед яг тулгаж ирсэн. За миний хот ингээд эхнэртэй болох хэрэгтэй гэд тулган шаардаад байсан үе. Нэг өдөр хүүн ээжээсээ хөдөө яваад ирэхийг гуйсан байгаа юм л да. Ээж нь нэг удган хүн дээ. За дээрээс нь их хүний зүүн сонгоор эддээ нэг дэмий дээ яах юм бэ дээ гэж хэлэхэд дотроо бодож исэн ч гэсэндээ амаа чимээгээд ингээ өнгөрч. За хүүг нь бол нэрийн төр тогтох гэдэг маш өндөр имчилгэр нуруутай өртгөн хар хүмсэг гэдэл ер нь л хүрээндээ сайхан залуусын нэгт тооцогддог. Ямар ч эмэгтэй хүн зөрөгтэй ирэхэд хард тийм сайхан залуу болсон байна. За ингээд зүүн аймгаас хурдан удмын азарган үрээ авах гээд найзуудынхаа дагаад хөдөө явах гэжсэн тэр болж таарлаа. Ингээ сайх залуус морины сайнаар довтлсоор Цэцэн хааны нутгаар хөндлөн гулж тинээд галшар нутгаас гайгүй сайн азарган үрээ байцсангүй тэр хүднийг үн цохиж аваад хүрээ рүү хүлгийн жолоо эргүүлсэн байна. За ер нь бол явсан үлээ сайхан бүтээгээд ингээд авчцаан л гэсэн үг. Тэгээ энэ олон залуучууд нэгтгэхээр яадагсан ч билээ дээ тийм ээ. За ингэж авахдаа мань нэрс болохоор онон голын ирэг дээр нутгалж байсан хотелд буугаад эндээ яасан бэ гэхээр хоногт харуулсан байна. Айны жилиг харгасан байх юм л дээ. За гэтэл сайх хотны тэр одоо хот айлын Гармаев гэх бурайд өгнөд балжмаа химээх басхан буюу охин гэ байсан залуусын сэтгэлийг ер нь бол хинч харсан сайхан босгүй байсан учраас үе тингээ сайхан залуучууд тийм ээ тэр сайхан охиныг хараад бүгд сэтгэл алдарсан. За тэр тусмаа удганы ганц хүү болох төр тогтохын нэмсэн уймруулж оргисон буюу анхны харцаар дурлалчих тэр. За онон голын бурайд басхан балжмаад сэтгэл алдарсан төр тогтох найзуудтай юу гэж хэлсэн бэ гэхээр эндээ нэг ганц хоёр хончоод явъя гэдгүүлээ. Бас аян замынхын чилээ гаргая те. Юундаа одоо гэрлээ яарах вэ гэж ингэ хэлсэн байна. Нөгөө дүүлэнч нэг цааргалаагүй. Ерөнхийдөө залуу хүмүүс бас ойлгоолах л та. За ингээд хит хонохоор болсон байгаа юм л та. Ингээ 2 хоногийн дотор ерөөсөө нэг удаагүй маань л та 2 хоногийн дотор балжмаа басганжсэн тэр өндөр сайхан нуруутай өтгөн сайхан хөмсгтэй ханхар цайжтай төр тогтоод маш амархан татагдаж хайр сэтгэлээ өгсөн буюу хоёр талаасаа бие бидэд татагдсан байна. За тэгтэл энэ удам мөх сайн яад юм бэ гэхээр байгаль чан далайн чандаас октябрийн хувьсгалаас одоо цогтож ирсэн Гармаев өвгөн ч гэсэндээ ер нь ас хойчоо бодсон уу яасан нэг басгана халах залууд ихнэр болгохгүйс нэг цааргалаагүй юм байна. За нэг бас дургуцыг үл гэсэн. Гэвч яг урдчлан тооцоолог басар том бэрхшээл энэ хосод донд гарч ирсэн. Яасан ингээд гисэн оройхон боллоо. Бүрий болоод одоо залуусаас бужигнаал гэж байсан. Тэгтэл нэрмлийн охинд халамжсан бурайд ирчүүд буюу тэр хотгийн тийм ээ. Утаг айлын бурайд ирчүүд Гармаев баавын хотонд дуу шуутайхан бууцгасан байна. За бурайдад бол халуун цустай тийм ээ. Яг ууж идсэн байгаа үедээ бас л их бужигнаатай хүмүүс байдаг. Тэдэн дундаас сингээ гэгч наримгар шар ир гойд ялгарч ихсгсурж исэн. Тэгснээ хурч ирэнгүүдээ шууд балжмаг хүзүүд чинь гэж авангуудаа үнсэх гэж дайршүүлсэж гисэн ба. За тэр үед нь балжмаа дургуцаад ерөнхийдөө дургу байна гэдгээ хэлээд балжмаа болохти гэхэд нь халах залуусыг хараад эргэлзээнд орсон сингээ амандах одоо тэр мохоороо өвс рүү шал гэдэл нулимчаад ингэж ажиллаж чад тийм ээ. Төг гэж нулимчаад төв шорт гэж хэлсэн юм л да. Чи халах хөвгүн таалах чи гэж хэлээд тачхин төлөх өгөрсөн ба. Ерөөхдөө бол дургу бахна шүү дээ. Тэгсээ балжмаа гараас нь шүүрэн авч ойролцоо мод руу чирч эхэлсэн байна. За энэ нь бол нөгөө эмгчний хамгаалах тий тэр мөдөлж байгаа харамлах адгуусын совинд хөтлөгдсөн төр тогтохын уурыг маш их хүргэсэн. Ингээ ухсгийн сингээгийн гараас нь барьж аваад үгүй чи одоо болооч чи бүсгүй хүнд хүч хэрэглэх гээд байгаа юм уу? Боль гэж зандарсан байна л да. За ийм үг сонсон чинээ санаагүй байсан сингээ бурайд зан. За дээрээс нэрмэлийн халуун хоёртой дийлдэн бүсэн дэх утгаас суглаад одоо нөө бурайд ч өөртөө утгатай ингэ явж байдаг тийм ээ. Утгаас суглаад улаан цайм дайрч гисэн байна. За төр тогтоогч тэр үед найж руу суулж байгаагүй 20 настай эд сайхан анар зэжтэй залуу тийм болж байгаагүй. Ингээ хоёр биегнээ хихинээ хинсэн байртай ингээ зогсож байтал бурайд залуус сингийг хөөргөд гисэн байна. Гүй чи наадгаад тошин төрөө битэж яах гэдэг.
Хөөргснөр маань хоёроор барьцалтад авсан юм л да. За төр төгтөө хажуу дэшигээ болтонгууд ганцхан тонгороор доороо игээд авсан. Гэтэл халах залуугийн дор орсон сингээ хутгаараа зүүн бөөрлүүн одоо дүрээ тавсан байгаа юм л да. Тэр үед нь хутга биелүүн орсныг мэдэрсэн төр тогтогч уурсандаа ташаантаа хутгаас суулаад шууд цээжинд бүлж өргөсөн баг. Хоёул ингээ утгатай байсан гэсэн. За ингээ хитгэн мөчийн дараа амьсгал хураасан цээжинд дүрх цуцарч тэр дураа амьсгал хураасан сингээгийн дэргэд төр тогтох баш шархтсан учраас хамт ингээ унаад өгсөн ба. Ингээ маш богинохон хугацаанд болж өнгөрсөн буюу нүдэмхийн зуртал болоод өнгөрсөн үйл явдлаас болоод тэнд байсан бүх хүмүүс сочролд орсон. За төр тогтох өстө ялимгүй л ам голтой болсон ба. Ер нь бол хоёр залуус хоёлоо амнаас алтан галцсан. За энэ хооронд хин нэгэн сингээгийн аавд хэл хөргүүлэхээр явуулсан. Явчихсан байсан. Гэтэл сингээгийн аав нь цонж гихч ус голтой зартай зайран буу гэж таарсан. За нэг зайрангийн ганц гүгэн одоо бас хөнөөсөн болж таархан л дээ. Сайх зарин ходог тэрэгтэй ходог гэдэг нь одоо бүр тэрэгтэй юм билээ л дээ. Одоо юм бүхэхтэй тэрэг хэлж байгаа. Бүхэхтэй. Тэрэгтэй эрэнгүүтээ дөнгөж ам голтой байсан төр тогтох руу очингуудаа ганцхан нулимс мамт гэж нулимчаад яваадсэн. Иргэхт нь таталзаад ам нь ангалцснаа амьсгал хураацсан. Нөгөө ам голтойгоо байсан хүнлүүдээр ч очиод пэ гэд нэг нулимхад л тэр хүн гэд амьсгал хураачиж байгаа юм гээд. Зайран өвгөн ганц үг алтчих. Ганц л хүн байсан. Уур ундууслаа ганцхан төр тогтхыг хөнөөгөөд зогсоогүй дэрэгдэх залуусыг нь яасан гэвэл хамт явж исэн тийм ээ. Одоо тууж явж байгаа хамт найз нөхдийн бүгдийг нь болохоор та нар өвхлийн муугаар өвхөн шүү гэмээ бүгдийг нь хараасан байна. Ингээд хүүгийнхээ зогцыг тэр бүхэхтэй тэрэгэн дээр ачаад буцаад яваад өгсөн. За энэ үед нь халах залуус ч гэсэндээ айд сандарч эхэлсэн. Сандраад хүрээрөө буцаад балжмаа басхан нулимс унагуулсан байна. За нэг балжмаа гэдэг басхнаас сулсан л нэг юм буу юм болж л байгаа юм л тэр хонд. Ингээд хүрээрөө буцхаас өөр аргагүйсэн. Хэдхэн хоногийн дараа болохоор маш харамсалтай хэрэг болсон юм гэхээр балжмаа басхан боогоод даймаа игүүдэхэд нас орсон байх нэ. Ингээд яар сандарсан халах залуусуудаа чулуунжи уйтган дээр ирж болсон явдгийг бүгдийг хэлсэн байна л да. За нэг юм боллоо гэхэд ерөнхийдөө зайрамч ганц хүүгээ алдчихлаа, утганч ганц хүүгээ алдсан л гэсэн үг л дээ. Удаан хариуд нь юу гэж хэлсэн юм бэ гэхээр үнэхээр та нар зөв зүгээрээс хүүгийн манай хөл рүү дагуулад ингэ явсан. Би та нарын амийг аварч чадахгүй гэж хэлсэн баа. Тэгээд хэлсэн ёсоронж тэр хүүгийнх нь найзууд ямар ч өвчин зовоогүйгээр хитгэн хоногийн дотор араасаа нүд анцгаасан. Мэдээж энийг чулуунжи удаа хийгээгүй. Нөгөө зайрангийн хийс хараалах нь шүү дээ. Та нар бүгд тэрэ өвгнэ гэж хэлсэн. Ингээд чулуунжи хүүгээ өнөөсөн бурадийн бүг устгахаар болсонгүй хөшөө авахар шийдсэн. Ганц хүүг нь хөнөөд зоочроос. Энэ үед бурад зарим цонжиж гисэн өөрт нь муу юм хийж бүг мэдрээд хариуг нь өгч эхэлж байгаа юм л да. Энэ болохоор заавал ингээд биеэрээ тулаад ах шаардлагагүй. Ингээ яадаг. За яаж хийгдэж байна гэхээр энэ хоёрын хувьд болохоор 2-3 хоног тасралтгүй гэртээ бөөлж гэлсэн буюу онгодын тулаан болж байгаа. Нүднээс талд ертөнцийн тулаан болж эхэлж байгаа юм л да. 3 хоног шахам тасралтгүй бөөлж бие билгүй юм шидэж ингэж эхэлсэн. Энэ хооронд бол хин хин энийг дуусаад хүдгийн унаад ухаан алдаж унсан буюу хүч тэнцүү байжээ гэдэг нь дээр харагдаж байгаа. Ингээд хоёулаа зэрэг хоёр талд амьсгал хурааж байгаа. Маш харамсалтай. Хоёулаа ганцхан хүүгээ алдаж байгаа. Хоёулаа амьсгал хурааж байгаа. За чулуунжи удхан нас урахтаа юу гэж хэлсэн гэхээр тэр хүн маш хүчтэй онгоцтой юм байна. Тэгэхээр дийлдэшгүй юм байна гэж хэлж исэн. Цонж зайран ч гэсэн нөгөө талдаа бас ингээ 3 хоног бөглөөд нэг л юм явуулаад унахтаа хүтгийн унахтаа цонж зайран ч гэсэн. Тэр удхан маш хүчтэй онгодтой юм байна. Би бол дийлэхгүй нэ гэж хэлээд нас урсан гэдэг. Тэгэхээр яг юм хоёр хүчтэй бөөгийн тулаан хин хинийх нь үхлээр дууссан эмгэнэлт явдал юм байдаг бах нэ. Тэгээ хоёлоо ганцхан хүүгээ алдсан. Хоёлоо 3 хоногийн туршид одоо чатга явуулна гэж ярьдаг. Хоорондоо тулалдж хахад ингээд хоёулаа нэгээ дийлэхгүйгээр ер нь хүч тэнцүү байсан учраас нэг амиг аваад өндөрсөн юм харамсалтай дг бахан. Тэгэхээр Монголын одоо ам дамцын ярианд гэх юм уу тийм ээ. Одоо энийг юу гэж хажууд нь суугаад ингээ хараа байж хүмүүс л одоо байхгүй шүү дээ. Тэгээд тэр ам дамцын яриагаар бол ингэж хоорондоо тулалдсан бөө зайран тийм ээ. Удахны түүх бол маш их байдаг. Тэрийг болгоо нэг та бүхэндээс хүргэж явна. Дээрээс нь сүнс сүүдрийн бос явдлын тийм түүхүүдийг бас хүргээд ингээд явнаа. Өнөөдөр хамт хэлсэн бүх сонсогчдод үзэж байгаа хүмүүстээ
баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Джеймсон витамины брэнд хамтран ажиллалаа. Дараагийнхаа дугаараар эрхэм баяртайгаар уулзцгаая. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.